M-Core Application Чанган хууль зүйн фирмтэй хамтран бүтээв. Манай пэйж хуудасаар дамжуулан хэрэглэгчдээс хууль зүйн талаарх маш олон тодруулга асуултууд ирсээр байдаг билээ. M-Core Application та бүхэндээ мэргэжлийн дэлгэрэнгүй хууль зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэгүүднээс Чанган хууль зүйн фирмтэй хамтран зураг контентийг хүргэхэд бэлэн болоод байна. Ингээд эхний дугаараар үйлдвэрийн ослын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Чанган хууль зүйн фирмийн мэргэжилтэн өнөө гişиг та бүхэнд хүргэж байна. Хууль зүйн зураг зөвлөгөө дугаар 1. Үйлдвэрийн осол. Үйлдвэрийн осол гэж юу хэлэх вэ? За үйлдвэр осол гэдэг маань тухайн тэр одоо ажил хийж байгаа яг ажлын цаг дээр гэмтэж өрсөн тохиолдолд бол тэр үйлдвэр осол гэж ордог л та. Одоо жишээлбэл одоо ажлын цаг нүглээсээс 6 цагийн хооронд тийм ээ. Тухайн тэр хүн маань 10 цаг үед ажил хийж байгаа одоо барилгын компанид ажил хийж байгаа гэсэн тохиолдолд дээрээс нэг юм унаад осолд орсон тохиолдолд нь бол үйлдвэр осол юм аа. Үйлдвэрийн осолд орсон тохиолдолд эхлээд юунд анхаарах ёстой вэ? За үйлдвэр осолд орсон тохиолдолд та одоо визтэй бай, визгүй эсвэл аялын визээр ирсэн байгаа хүн ч бай тийм ээ. Эсвэл одоо их нэрийн дагалдан ч виз гэдэг юм уу эсвэл гэрээний төр ажил хайж байгасан виз хүчиг халдан виз ч хийж байгаа. Тэр нь бол ерөөсөө хамаагүй яг л ажил хийж байгааг бэрсэн тохиолдолд та эхний ээлжинд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Эмнэлэг дээр бол та эмчилгээг авах хэрэгтэй. За ерөнхийдөө бол хараар байгаа эсвэл аялын визтэй ирсэн хүмүүсүүд манай иймэрхүү тохиолдолд ерөнхийдөө эмнэлэг авахгүй тохиолдол их гардаг. Яагаад вэ гэхээр одоо цагдаа сэргийлэлт холбогдчих болов тий иммиграшн дуудаад ирээд барай авчих болов ерөнхийдөө тиймэрхүү бол байхгүй. Та яагаад вэ гэхээр ажил хийж байгаа гэмтсэн хохирогч учраас. Тийм тэрүүн эмнэлэг рүү холбогдоод эмнэлэг дуудаад эмчтэр очиж эмчилгээг авах хэрэгтэй. Эмнэлэг дээр очиж эмчилгээг авч байгаа хооронд ерөнхийдөө тухайн дээр ажиллаж байсан компаниудын захирал болон гадаадаг хариуцсан тэмжээнэ гэж ярьдаг л да. Тэр хүмүүсүүд бол аль болох тийм ээ. За үйлдвэр осолд оруулахгүй хансаа гэсэн үгнээс ямар нэгэн хэл усгыг нь ашиглан ямар нэгэн бичиг дээр гарын үсэг зурвалах тохиолдол. Тэр гарын үсэг зурвалах бичиг нь болохоор ерөнхийдөө юу гэдэг вэ гэхээр нөхөө холбоонд хэмжилэхгүй тийм үйлдвэр осолд оруулахгүй ч гэх юм. Ийм хэмнэр гарын үсэг зурвалах гэж оролцдог. Тийм учраас та өөрөө хэл ус мэдхгүй байгаа тохиолдолд аль болох ямар нэгэн бичгээр нэр гарын үсэг зурхаас зайлсхийх хэрэгтэй. Ерөнхийдөө бол эмчилгээг аваад энэ 2-3 хоногийн дараа ч юм уу ямар нэгэн хуулийн компанид холбогдлоо гэсэн тохиолдолд оройтсан зүйл ерөөсөй байхгүй. Хууль зүйн зөвлөгөө авснаар ямар ашигтай вэ? За эхний ээж эмчилгээг авч явах хэрэгтэй. За хоёрт нь бол манай компанитай холбогдлоо гэсэн тохиолдолд бид нар үйлдвэр осолд оруулж өгөх хэрэгтэй гэдэг. За үйлдвэр осолд оруулж өглөө гэхээр яадаг юм бэ гэхээр эмчилгээний зардал тухайн төр үйлчлэгчээс нь гарахгүй улсаас гарах хэрэгтэй. За тэгээ та эмчилгээг авч явах хооронд мэдээж бид нар чинь цалингүй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр амжилгааны зардал хэрэгтэй гэдэг учраас бид нар цалингийн 70% улсаас нь хэмжилж гаргаж өгөх боломжтой байдаг. Тэгэхээр та ерөнхийдөө эмчилгээг авч явах хоорондоо цалингийн 70% аавна. За түүнээс гадна жишээлбэл би түрүү хэлсэн хэрвээ та хараарч байдаг юм уу хууль бус тийм ээ. Эсвэл аялын визтэй ажил хийж ягаад одоо иймэрхүү асуудлууд гарсан ч гэдэг юм уу. Хэрвээ аялын визээр ажил хийж байгаа гэмтсэн тохиолдолд аяллаа хугацаанд дуусгаж байгаа тохиолдолд бид нар RBS-ийн иммиграшн дээр очиж G1 гэсэн үйлдвэр ослын виз авч өгөх боломжтой байдаг. За G1 виз маань ерөнхийдөө бол урт хугацааны виз бол ерөнхийдөө биш. За эмчилгээ дуусах хугацаа хүртэл маань тухайн төр хүмүүс виза сунгаад амьдрах боломжтой. Хохирогчд үзүүлэх хууль зүйн үйлчлэгээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Тийм, ерөнхийдөө процесс маань 3 үе шаттай байдаг. Нэгт бол бид нар үйлдвэр осолд оруулан санжаа гэж ярьдаг байгаа. За санжаад хоёр нөхцөлийг манай үйлчлэгчнүүд авах боломжтой нөхөө холбоо. Нэг нь болохоор мэдээж эмнэлгийн зардлыг бол үйлчлэгч өөрөө төлөхгүй, хоёрт нь болохоор цалингийн 70% авах боломжтой. За эмчилгээ маань ерөнхийдөө бол тухайн төр бэртснээс хамаарал 1-2-3 сараас байдаг. За эмчилгээ дуусны дараа бид нар RBS манайхаар группт оруулах боломжтой. Шагээд ингэ шинж гэж ярьдаг. Тэгэхээр группт оруулахлаар тухайн төр одоо хуруу гэмтээсэн ч гэдэг юм уу тийм ээ. Тухайн төр гэмтсэн юугаар нь хөдөлмөрийн яам үнэлээд 1-ээс 14 дэх зэрэг гэж байгаа. Тэр зэрэгтэй багтаагаад төгсөн тохиолдолд жишээлбэл 8 сар зэрэг гэсэн тохиолдолд 40 сая вон авах боломжтой байдаг л та. Тийм. За тэгээд 3 дахь шат нь болохоор бид нар улсаас нөхөө холбор тийм ээ группт ороод нөхөө холбор авлаа. Хамгийн сүүлийнх нь бол бид нар компаниас нөхөө холбор хэмжих боломжтой. Яагаад гэвэл тухайн тэр компанид ажил хийж байгаа гэмтсэн тохиолдолд компани сэтгэл санаа нөхрөмж гэж бид нар хэмжилдэг байна. Тэгэхээр нийт 3 шатаар бид нар үйлчлэгчтэй үйлчлэг өгөх боломжтой гэсэн. Нийтдээ одоо үйлдвэрийн осолд орсон хүн 3 хүн болохоор аавна гэж ойлгож байгаа юм. Нэгдүгээр эмчилгээний бүх зардал даалах нь хоёрдугаар улсаас хөдөлмөрийн өснийхөө 70% бүрдэх мөнгөийг
Одоо шивлээ өдрийн илдаар 120 мянга гэж бодъё л да тийм ээ. Гэтэ тухайн тэр хөдөлмөрийн ямнаас тогтоосон бас үнэ ханш гэж байдаг л да. Өдөртөн тогтоогоод өгчдөг. Тэрүүг нь 70% авах гэсэн. Жишээлбэл та сая 500 сая төгрөгийн цалинт бол тэрний 70% авах боломжтой гэсэн ажил хийхгүй ч гэсэн. Яг тэгээ имчилгээ дуустал. Имчилгээ дуустал. Тий, одоогоор бол ерөнхийдөө үйлдвэр асалт орсон имчилгээг авч байгаа, эмнэлэгт дэвтэж байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо эмнэлэгт зарим кейсүүд бол ерөнхийдөө бол эмнэлэгт 1-2-3 хэвтер ирээд гараад одоо физик имчилгээ авах тохиолдол бас гарна л та. Тэгэхээр физик имчилгээ чинь хэдэн сар хүртэл авах хэрэгтэй. Тэр сар хүртэл ажилгүй авах учраас тэр ажлаа хийхгүй ч гэсэн ажлын одоо салингийн 70% бид нар авчих боломжтой гэсэн үг байхгүй юу? Ажилгүй байх үеийнхээ 70% тийм. Имчилгээ дуустал гэдэг ойлгоход бол имчилгээ дуустал тийм бич имчилгээж орж байгаа. Тийм биз. Говьт нөхөө олгоно. Одоо улсаас бид нар гүрв тогтоолох гэж ярьдаг байхгүй. За гүрвт бол 1-ээс 14 дөрвийн шат байдаг. За хэрхэн тэр хүн маань гимцэн гэдгээс бол 1-ээс 14 дөрвийн шатаа орох боломжтой гэдэг юм тийм. Одоо зөвлөлт жишээлбэл манай бас нэг үйлчлэгч бас нүдээ сохолсон тийм асуудал гарсан л да ажил хийж баруун гар талын нүдээ. Тэр хүний хувьд бол 8 дахь түвшинд ороод 40 сая вон нөхөө олбор авсан байна. 40 сая вон нөхөө. Дээрээс нь тавс компани тухай гэсэн. За компаниас одоо бид нар сая нэгдүгээр шат яачлаа хоёрдугаар шатны нөхөө олбор авчлаа тийм ээ. Улсаас гуравдугаар шатны юу юм бэ гэхээр мэдээж тухайн дээр компанид ажиллаж байгаа гэмтсэн учраас компани сэтгэл санаа хохиромжийн мөнгө хэмжлэх боломжтой байдаг. За энийг бол яг тэд гэсэн бол ерөөсөө байхгүй. Мэдээж бид нар одоо улсаас бидний нөхөө олбор 40 сая гэдэг тогтооцсон учраас аль болох 40 саяас доош авахгүйгээр бид нар хөөцөлдөж өгдөг байгаа. Гэтэл нөгөө компани одоо мөнгөтэй компани одоо том корпорац компани гэдэг нь хувийн нэг жижиг компаниуд байх тохиолдол их гардаг. Тэгээ компанитай тохиролцоод нөхөө олбор авч өгөх боломжтой гэсэн. Контентын ивент тэгэгч бэлэг махны дэлгүүр. Манай дэлгүүр танай үүдэнд. Одоо та манай аппликейшнийг хэрэглэгчдэд зориулаад өөрсдийн үйлчилгээ үзүүлсэн бодит жишээнээс хоёрыг сонирхуулна уу? Бид манайх энэ 2019 онд нэлээд их үйлдвэр асалт дээр нэлээд их ажилласан байгаа. За тэрнээс бол ерөнхийдөө манайх хамгийн том хэрэг бол ажил хийж байгаа амнаас алдсан тийм аюултай хэрэгүүд бас манайд нэлээд их орж ирлээ. За тэрнээс нэг жишээ аваад яригвал манайх 5 сард нэг талигаач маань Кемпогийн ойролцоо барилгын ажил дээр хийж байгаа харамсалтайгаад өндрөөс унаад амнаас алдсан тийм хэрэг байгаа. За энэ дээр манай хуулийн байгууллага ямар хууль зүйн зөвлөгөө болон тусламж үзүүлсэн бэ гэхээр нэгт манайх бол арга гэрийн заавалжгүй Монголоос хурж авчрах хэрэгтэй байдаг. Тэр манай өмгөлж арга гэрт нь урилга өгөөд элчин сайдын яамтай холбогдоод яаралтайгаар бийс гаргаж өгнө хэмээн хүсэл гаргаад манай талигаачин гэр бүлүүд маань 3 хоногийн дотор Солонгост ирээд тэгээд бид нар эхний ээлжинд бид нар үйлдвэр асалт оруулж өгсөн байгаа. Ерөнхийдөө үйлдвэр бас нийт 3 шатлалтай байдаг гэж би хэлсэн байгаа. Ерөнхийдөө ажил хийж байгаа амнаас алдсан тохиолдол ер нь 2 шатлал руу явждаг. Тийм. 2 шатлал маань нийт бол бид нар үйлдвэр асалт оруулж өгөх хэрэгтэй байдаг. Үйлдвэр асалт оруулахаар ерөнхийдөө бол өдрийн илдаан болноор бодоод нөхөө олбор олгодог. Тэр нь бол 121 саяас 180 сая хооронд олгодог байгаа. Тухайн талигаач маань нэг өдрийн илдаан 110-аас 120 хооронд байсан. Тэгэхээр бид нар гэр бүлд 121 саяг авч өгсөн байгаа. За дараа нь бид нар яадаг юм бэ гэхээр нөхөө олбор гэдэг нь бас компаниас хэмжлэх боломжтой. Яагаад вэ гэхээр талигаач маань компанид ажиллаж байгаа дарнаас олцсон учраас сэтгэл санааны хохиромжийн мөнгө ерөөхдөө тэр гэр бүлийн хувьд бол 80 сая воныг авч өгсөн байгаа. Нийт одоо талигаачин гэр бүлд 200 сая авч өгсөн. Дараагийн кейс маань яг үйлдвэрийн аслыг ажил хийж байгаа тухайн тэр хүмүүс маань барилгын бас барилга дээр ажиллаж байгаа нүдлэг хадаас оруулсан тиймэрэг бас манад орж ирсэн байгаа. Тэрийг манай үйлдвэрийн аслалд оруулаад нөхөө олбор авч өгөөд компаниас нь бас сэтгэл санааны хохиромжийн мөнгө нийлээд 70 сая вон авч өгсөн байгаа. Тийм. Ерөнхийдөө бол манай үйлчлэгч нар бол ганц ойлгох зүйл нь юу юм бэ гэхээр яг л үйлдвэрийн аслалд орсон л бол нөхөө олбор заавал авах хэрэгтэй гэдэг бол маш сайн ойлгоод өгөх сайн байдаг. Иймэрхүү тохиолдолд ерөнхийдөө үйлдвэр асалт нь 3 жил хүчинтэй байдаг үйлдвэр асалт хугацаанаас хойш тэгээд хэрвээ та тэр үеиндээ одоо мэдээлэл дутмаас олж эсвэл хууль бус байсан эсвэл аялын визээр орж ирэнгүүт иймэрхүү асуудал тулгарлаад надад одоо хууль зүйн тусламж авах боломжгүй гэсэн ойлголтоор явж исэн бол тэр бол үл ойлголцсон шүү тийм ээ. Хэрвээ та иймэрхүү тохиолдол байгаа тохиолдолд 3 жилийн дотор манай байгууллагад холбогдоод гэтээ та тухайн дээр ажиллаж байсан газар сайн мэдэх хэрэгтэй. Жишээл хаяг ч юм уу утасны дугаарч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү тохиолдол мэдээлэлтэй байгаа гэсэн тохиолдолд манай компанид ирсэн тохиолдолд бид нар үйлдвэр асалт оруулаад сая нийлсэн нөхөө олбор авч өгөх боломжтой гэсэн.
За манай одоо ахын дүүс манай одоо энд монголчууд маань нэлээ одоо өмнө бид нар 20,000 байсан бол одоо 40,000 гаруй монголчууд манайд амьдарч сурч боловсруулж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол үйл төрний газар гэмтэж бэртэн гэдээ бас амаргүй шүү дээ. Тиймээс ажил ихтэй маш болгоомжтой хийгээд тийм ээ. Ямар нэгэн асуудал гарвал мэдээж хуулийн зөвлөгөө авах ёстой. Тиймээс хэрвээ таны иргэн тойрондоос хэрвээ иймэрхүү асуудалд ороод охироод үлдсэн хүн амьтан байвал манай компанид холбогдороо гэж хэлээ тийм ээ. Тэгэхээр хойштой ч гэсэн та хэд маань ажил ихтэй болгоомжтой хийрэй л гэж хэлмээр байна. M-Core application энэ удаагийн дугаараар үйлдвэрийн ослын талаарх хэрэглэгчдийн зүгээс асуусан олон асуултуудыг нэгтгэн дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Ингээд дараагийн дугаараар хэрэглэгчдийн хамгийн их хариулт нэгж буй асуултуудыг төрөлжүүлэн хүргэх болно. Бүгдээрээ M-Core application-ы Facebook хуудсанд нэгдэж Солонгос улсад амьдрахад шаардлагатай мэдээлэл болон зөвлөгөөг цаг алдалгүй аваарай.